Сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ удаад бүгдээр зах зээлийн индекс гэсэн ойлголттой танилцах болно. За тэгэхээр зах зээлийн индекс гэдэг энэ ойлголтыг яаж одоо ойлгох вэ? За тэгээд яаж унших вэ гэдгийг бүгдээр одоо харцгаая. За тэгэхээр зах зээл гэж тийм үү? Тэгэхээр нийтдээ гэдэг нийт зах зээлийн хэмжээнд нь тооцдог байх нь тооцдог индекс байх тийм ээ. За тэгвэл бүгдээрээ бодит жишээн дээр аваад үзье л да. Монголын хөрөнгөний зах зээлийн топер индекс гэж бид нар маш их ярьдаг шүү дээ. Топер индекс. Тэгэхээр энэ топ 20 гэдгийн цаана 20 гэдэг тоо байна тийм үү. За энэ 20 гэдэг тоо бол одоо энэ индекс нийтдээ 20 компани багтсан байгаа гэдгийг илэрхийлж байна. За нэгдүгээр. За хоёрдугаар энэ 20 компани багтсан бол энэ 20 компанийг яаж сонгон шалгаруулж энэ индекс руу оруулаад байна гэдэг нь бас их сонирхол. За тэгэхээр Монголын нөхцөлд бол одоо зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвх гэх зэрэг энэ үзүүлэлтүүдээр нь үндэслээд хамгийн одоо өндөр хэд хэдэн ийм шаардлагуудыг тавьж байгаа. Ингээд энэ шаардлагуудыг тавиад үзэхэд хамгийн өндөр оноо авч байгаа тэр 20 компанийг л тухайн цаг хугацаанд хамгийн өндөр үнэлгээ авч байгаа тэр 20 компанийг сонгоод авчиж байна. За тэгээд тодорхой хугацааны үежилтэйгээр энэ компаниуд энэ индексээр шинжилдэг тухайн индексээр шинжилгээ явуулсан. За 6 сарын хугацаанд ч юм уу эсвэл 1 жилийн хугацаанд ч юм уу тийм ийм хөнгө хугацаатайгаар энэ индекс багтах компаниудыг оноожуулаад сонгон шалгаруулаад тэгээд жилийн дараа магадгүй энэ 20 компаниас 2 нь хасагдаад өөр шинэ 2 компани ороод ирж байгаа бас боломжтой. Тэгэхээр тодорхой хугацааны үежилтэйгээр энэ индекс багтах компаниуд бас шинжилдэг байх нэ гэдгийг бас хэлье. За ингээд Монголын нөхцөлд бол энэ топер индекс бол өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэхээр ерөөсөө энэ 20 компани хугацааны дундч үн өсч байна уу? Буурч байна уу гэдгийг л илэрхийлж байгаа. Ерөнхийдөө дундаж үн гэж ойлгож болно. Дундаж үн. Тэгэхээр энэ 20 компани дундаж үн дээшээгээ өсөж байна уу? Доошоо буурч байна уу? Гэдгийг энэ индексийн графикийг хараад бүгдээрээ тодорхойлж болно гэсэн үг. За ингээд индексийг ингээ харах юм бол одоо өсөөд, унаад гэж явна тийм ээ. За тэгвэл сүүлийн үед ингээ индексийн утга маань ингээд унаад байгаа бол энэ 20 компани үн маань бол нийтээр унаад байгаа юм байна гэдэг ойлголтыг л авч байгаа. Өөрөөр хэлбэл зах зээл өөрөө ингээд унаад шүү гэдгийг л тань хэлээд байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө индексийг одоо яаж ашиглах вэ гэдэг маань саяныхтаа уялдаж холбогдож ирсэн. Тэгэхээр сүүлийн одоо хагас жилийн хугацаанд те хугацааны одоо энэ индексийн утга маань ингээд унаад байгаа бол зах зээл унжина гэж ойлгох нь тийм. За магадгүй энэ хэсэг дээр ингээд индекс өссөн байна. За тэгэх юм бол индекс өсөж байна. Энэ нөгөө 20 компани дундаж үн маань өсөд байна. Зах зээл өсөд байна. Зах зээл хийлж байгаа юм байна. Томорж байгаа юм байна. Өсөж байгаа юм байна гэдгийг л одоо эндээс харж болох юм шүү дээ. За тэгэхээр та альва хөрөнгө оруулалт тухайн компани хувьцааг авахаас өмнө заавал зах зээлийн индексийг харж авах хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн компани чинь аюул өндөр өсөлттэй лаг мундаг байж болно. Тэгээд хааш өсөх юм байна гэж та дүгнж болно. Гэтэл зах зээл чинь өөрөө нийт дээр юм уналттай байх юм бол зах зээлд оролцож байгаа оролцогчид бүгдээрээ сэтгэл зүйн хувьд сөрөг болцсон байж байгаа. Тэгэхээр зах зээл өөрөө унж байгаа юм чинь нийт масс нь өөрөө сэтгэл зүйд одоо пессимисттэй юм готрог ч юм уу байгаа нөхцөл. Тухайн нэг компани өөрөө одоо маш их өндөр өсөлт үзүүлж гоцоотлыг бусдаас ялгарч өснө гэдэг бол маш их хүнд хэцүү байдаг. Тийм учраас таны хөрөнгө оруулалт бол тухайн компанийг ингэж ажиглаж шинжилж судлахаас гадна зах зээл чи өөрөө хаашаага ямар чиглэлд байгаа юм бэ гэдгээ давхар харж ах хэрэгтэй. За одоо жишээлбэл өнгөрсөн жил бол одоо Дональд Трамп Ши Жинпин хоёр бол гадаад худалдааны дайныг ингэж эхлүүлсэн. За тэгтэл Хонконгийн биржийн хувьцаанууд бол ерөөсөө бүгдээрээ 2018 оны 6 сараас одоо 12 сар хүртэл бүгд унжаа. Ерөөсөө бүгд ирж байгаа.
20-30% хөндлөлтийг бүх компани хувьцааны ханшууд гэж унаж байгаа. Гэтэл яг үүндээ тухайн одоо бирж дээр бүртгүүлсэн байсан Geely автомобиль гэдэг компани байна. Цэглэгаан автомашин үйлдвэрлэдэг хятадын одоо номер тэргүүн игнэнд явдаг цэглэгаан автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч энэ компани хувьцаа Хонконгийн бирж дээр байдаг. Тэгэхээр тэр компани үйл ажиллагааг уламж өргөжөөл томрол орлого ашиг нэмэгдээд байгаа. Гэтэл гадаад орчин талаас зах зээл нь өөрөө гадаад талын дайн суулаад унаад байгаа учраас нөгөө хувьцааны чинь үн тухайн компани эзэмшнээ дээшээ сайжраад орлого ашиг нэмэгдсэн ч гэсэн нөгөө компани чинь хувьцааны үн 40% хөнж байгаа чинь. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол зах зээлээ ажиглахгүй энэ индексээ харахгүй ингээ явах юм бол таны хөрөнгө оруулалт эрсдэх аюултай байдаг шүү гэдэг юм хэлмээр байна. За тэгээ бүгдээрээ мэдэн шүү дээ тийм ээ. Dow Jones гэж хэлдэг тийм. Dow Jones Index. Одоо хүртэл энэ 1900 оны ихээр Dow Jones гэдэг хүн энэ индексийг зохиосон. Энэ индекс одоо хүртэл байж байна. Энэ дотор бол 30 компани байдаг. Тэгэхээр энэ индексийг өсөөл энэ индексийг унаалах юм бол тэр 30 компанийн хувьцааны дундаж өнөөл өсөд унаад байна л гэсэн. За S&P 500 гэж байдаг тийм. S&P 500 индекс. За DAX 50 гэж байдаг. Тийм. Америк Германы индекс. S&P 500 Америкийн индекс. За дээрээс нь Шанхай Composite индекс гэж байдаг. Гэх мэтчлэн ингээд индексүүд ардтай хэвчлийн тоотой байдаг. Тэр тоонууд нь ерөөсөө тэр индекс дотор хэдэн компани багтж байгаа юм бэ гэдгийг л хэлээд байдаг. Ийм хүчтэй тоонууд юм байна. За ингээд та бүхэнд Монголын нөхцөлд бол индексийг топор индексийг одоо яаж тоосдог вэ? Тэр нь танд ямар мэдээлэл өгдөг вэ гэдгийг бол ерөнхийдөө гол юм тайлбарлаж ярьж өглөө. Бусад гадны индексүүд ч гэсэн бол ялгаа байхгүй. Ер нь бол бид нар хувьцааны дундаж үнэн дэше яваад байна уу, доош яваад байна уу? Ер нь тэр хувьцаанууд нийтээрээ хаашаагаа яваад байна. Өсөд байна уу, буураад байна уу гэдгийг илэрхийлж байгаа. Тэр индекс багцсан компаниуд нь өөрөө зах зээлийнхаа 70-80% эзэлж идэг компани байдаг учраас энэ индексүүдийг зах зээлийн индекс гэж ингэж нэрлээд байдаг. За тэгээд зах зээлийн индекс юм унттай байгаа, өсөлттэй байгааг харж иж тухайн компаниа сонгохгүй бол та бол одоо юу гэдэг нэг тийм урсгал зөрөөд явж байгаа машинтай л адилхан нөхцөл байдал байна л гэсэн үг шүү гэдгийг бол энд хэлмээр байна. За ингээд та бүхэнд товч бөгөөд тодорхой ойлголтыг өгч чадсан бахаа гэж найдаж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.